Здорово. Абгата. Абгата. Ой, дүүлээ подкастаа ярьлгүй сар гаруй болсон. Энэ айл болох их ярьна. За. За, энэ удаа юу хөрөлдөх гэж байна? Хумсаа сэтгэл зүйтэй холбоотой асуултуудаас асуугаад явж болох уу? За. 45 дугаар асуулт. Яагаад хүн оюун ухамсартай байдаг юм бол? Энэ дээр нэг юм ойлгох хэрэгтэй шүү дээ. Ганцхан хүн оюун ухамсартай байдаг юм биш. Бүгд ухамсар оюунтай. Зөвхөн л та нарын ярилцах хэлүүд нь өөр. Та нар хөдөө хээр гарлаа гэд бод. Хүн хүнтэйгээл харьцахыг хүсдэг. Харин амьтантай харьцахыг хүсдэг шүү дээ. Гэтэл тэнд ч бас бодол байдаг гэд боддог. Дахиад асуултаа сануулна. Яагаад хүн оюун ухамсартай байдаг юм бол? Яагаад бүгд оюун ухамсартай байдığım бол гэдэг нь хамаагүй дээр. Энэ айлдвар хөөрөлдөөн бол зөвхөн хүнийг өргөмжлөх гэсэн зүйл биш шүү дээ. Энэ айлдварууд бол жоох юм ойлгосон хүний хэлээр ярьж байгаа зүйлс болохоос амьд байгалийн бусад зүйлсэд бас мэдээ өгөөгүй хүч болох гэдэг шүү дээ. Хүмүүс болохоор өөрсдөө бусад амьтдаас хамаагүй илүү ер нь дээд төрөлтөн гэж бодох гэдэг юм байлээ. Шашнууд нь ч гэсэн тэгэж хуулчихсан. Тэгж ойлгуулж байж л нэр нөлөөтэй олныхоо юмыг олж авна шүү дээ. Дэми хоосон өвсөн тэрийг хэлээд ямар хэрэгтэй. Ямар ашиг шим ахгүй. Дэми хоосон модонд хэлээд ямар хэрэгтэй. Дэми хоосон ууланд хэлээд ямар хэрэгтэй вэ? Байдаг л зүйл шүү дээ. Энийг мэддэг учраас хүнийг хамгийн өндөр гэж өргөмжлөдөг байх. Гэхдээ цаг нь тулахаар зүгээр л энэ орчлонгийн зүгээр л нэг хэсэг төдий. Өөр энгийнээр хэлээ. Та нар амьтай зүйлээс жимс ногоо одоо юу гэдгийг ан амьтны мах ч юм уу тийм мэддэг тийм үү? Тийм. Тэр ухамсаргүй байж биш та нарыг тэгж гэнэ гэж байхгүй. Нэг бол та нарт зориулж бэлтгэгдсэн хүмүүс ч бас биш байх нэ гэсэн үг юм. Та нар тэндээс шин тэжээлийг авч иддэг. Тэрийгэ боловсруулдаг. Амьд ухамсартай зүйлийг бас хүртэж байна гэдгээ бас ойлгох хэрэгтэй болж байгаа. Тэгж биш та нар бас ухаантай ухамсартай байна гэж ойлго. Зүгээр нэг хэрэггүй зүйл амрууга хийдэг биш байх нь шүү дээ. Бүгд амьттай, бүгд эргэлддэг зүйлээ гэдгийг ойлго. Ганцхан хүн биш гэдгийг тунгаах хэрэгтэй. Ус чамтай за тэгээд ургаж байгаа өв соргом бол та нарын хүнсэнд хэрэглэх бүх зүйл өөрсдийн гэсэн ухамсар оюунтай байдаг юм шүү. Тэгэхдээ бараг 100 жилийн дараа ойлгож магадгүй. Одоо биш. Хүмүүс болохоор нөгөө оюун ухааныхаа чадамжийг нь IQ-гаар нь хэмжээд хүмүүсийг болохоор 100-аас 120-ийн хооронд тэгэхээр ерөнхийдөө нэлээд ухаантай болж байгаа. Хэрээнийх 80 тэгээд сармагчных бас боломжийн өндөр тэгээд далайн хааны өндөр тэгээд бусад шоргоолж маргоолж гээд иймэрхүү амьтны оюуны чадамжууд нь өндөр байгаад идэм байлээ. Хүн тодруулж чадахгүй. Хүн зүгээр л өөрийнхөө харах өнцгөөс тэднийг дүгнээд байгаа. Яг эднэр өөрсдийнх шиг минь байж чадаж дасаж чадах нь гэдгээр нь хэмжсэн зүйл юм. Тэрнээс тэр ан амьтдынх чинь оюун ухаан ч нүү чадвар гэдэг зүйл нь өөрийн шүүлэх арга барилаар явж болохгүй гэсэн санаа. Хүн өөрийнхөө дүгнэлтээр дүгнж болохч бурхан биш гэдгийг өргөн санах хэрэгтэй. Гэхдээ яагаад энэ бүхэн ингэж бий болсон болоо гэж та нарт өргөлж бодогддог байлгүй. Хүмүүс болохоор хүндэл зориулж ан амьтан ургамал энэ өрөөс дэлхий оршдог бурхан эдрийг хүнд зориул бүтээсэн гэд зүтгэцгээгээд идэв. Тэгвэл нөгөө юм юу юм? Зүгээр л идүүлэх хүнс, идүүлэх тэднийг баясгах хүчин зүйл юм гэж. Тэгэхээр энд нэг жоохон оролцоо байна гэж та нарт бодогдохгүй. Хамгийн ашигтай гиснээс сонгоод өргөмжилсэн юм шиг
Тийм л зүйл байгаа шүү дээ. Хүн бол дээд төрөлтөв. Ягаад гэвэл хүн байж үз тэднийг санхүүжүүлж мөнгөтэй болгоно шүү дээ. Тэрнээс өвс баяж болохгүй. Ус баяж болохгүй. Эсвэл хэрийн өвөглөөр бий болсон ан амьтад баяж болохгүй шүү дээ. Баярлалаа ч гэж хэлхийг мэдэхгүй. Хүмүүс бусад амтан ургамлуудтай хэлээрээ ойлголцоод холбогддог байсан бол ямар байх вэ? Тийм болох боломжтой. Гэхдээ хүний гэдэг арга барилаа түр хайх хэрэгтэй болно. Энэ нь юу вэ гэхээр ертөнцийг бүтнээр нь харж сурах хэрэгтэй гэсэн үг юм. Тэгж чадвал ойлгоно. Урд нь өмнөх хүн төрөлтнүүд ч юм уу тэгээд амтантай холбогдож амтан ургамалтай холбогдож чаддаг байсан юм болов уу? Чадлаггүй яах вэ? Та нарын өвөг дээд сүчин бүгд л тийм шүү дээ. Одоо их сурвуулж удч гэх юм уу? Тийм амтны нэр хэрэглэсэн нэртэй хүмүүс ч байдаг. Тийм. За бид бол чонс овгийнхан ч гэдэг юм уу? Бид бол бугын овгийнхан ч гэдэг юм уу? Бид хэрээн овгийнхан ч гэдэг юм уу? Ингээд амтныг шүтлэг бишрэл болгож түүнтэй бас холбогдох гэж оролдож нэрлсэн хүмүүс зөндөө бий. Тэрнээс бид шууд өөр гаригаас ирсэн юм аа ч гэдэг юм уу тэгж хэлээгүй байх шүү дээ. Тийм. Тэгвэл хүмүүсийн амтантай холбогддог байсан чадвараа яагаад алдсан юм бол? Алдаагүй байгаа. Гэж үү? Одоо монголчууд малаа малж байна. Тэдрийг хонь идэх юм эсвэл ямаа алах юм үхрийг борцлно гэж хардаг шүү дээ малчт нь. Тийм. Тэдрийг амьтаа сүнстэй гэдгийг тэд мэднэ. Харин хүнийхээ нийгэмшил дунд ороод яг өөрсдөө бусдаас илүү гэж бодсон нөхдүүд бол тэрийг зөвхөн мах гэж хардаг. Идэх юм хүнс. Тэгэхээр арай өрөөсгөл болчиход байна. Тэгэхээр тэгээ нөгөө монголчуудын тийм ухамсар амьдралын юу үзэл баримтал бусад үндэстнүүдийнхээс нийлс өөр байгаад идэв. Бусад үндэстнүүд болохоор амьтныхнийг хайрлахгүй монголчууд шиг тэгэж үнэлдэхгүй гэх юм уу? Сүлд гэхэд нэг эмэгтэй хятад эмэгтэй ногоонуудыг нь тариалангийн сүйт гэсэн гээд малнуудыг машинаараа дараад алцсан байсан. Монгол хүнээс явж тийм үйлдэл гарахгүй гэж бодоод байгаа. Гарахгүй дээ. Хичнээн одоогийн төвс нь өөр байсан ч гэсэн өгөгдөл гэж байна. Яах гэж нүүдэлч арт хүн боллоо да. За сойрон газрын өрсүүдээс бодъё. Тэдний хоол гэж харна. Тэрнээс оюун бодолтой гэж харахгүй шүү дээ. Тийм. Тэгвэл яг энтэй дөрөөлж бөө мөргөл гэдэг зүйл нь бас тийм байх нь шүү дээ. Бүх зүйлийг амьд бас ухамсартай, оюунтай, тус тусын өгөгдөлтэй байдсан байна гэдгийг тайлбарлах болно. Тэрнээс нэг хүмүүсийн төлөө тэд бол хүнс болно гэхээр тэд суурин болоод хувирж байна. Тийм. Бүхэл ан амьтдыг идэх юм гэж хардаг. Тийм ч байж болно. Бас нөгөө талаар тэрийг ухамсарлаад бас ан амьтдыг хайрлая, хамгаалъя гэдэг хүмүүс ч байдаг. Тийм. Ан амьтдыг хамгаалъя гэдэг ерөөсөө амьтны гаралтай хоол иддэггүй хүмүүс байгаа гэдэг. Тийм зөв. Гэтэ ногоо иддэг л дээ. Гэтэ ногоо ч гэсэн амьтай. Энэ дээрээс үзвэл хүн хөгжөөд ирэхийн цагт бол яах болж байна? Тэднийг идэж уухгүйгээр өсөж үржих ёстой гэдэг шаардлага заавал бууж ирэх болно. Тэд ч үржин, хүмүүс ч үржин гэдэг бод. Тэр чинь тэнцвэр гэж байхгүй хичээл. Тэгэхээр одоо амтан ургамал хүн ингээд энэ зүйлүүд бүгдээрээ тэр нөгөө нэг байгалийн үндсэн хүчүүдээс яг холно гэсэн үг.
Өвөө одоо тийм агаар хоолтон гэж гарсан юм байлээ. Тий. Нарны гэрлэлийг өөртөө шингээж хоололдог. Тэгээд агаарыг сайн амсгалдаг. Ус уудаг, зарим нь бүр ус уухгүй. Тэгээд хоол маш бага идэн тэгээд эсвэл бүр иддэггүй хүмүүс нь ч гэсэн байдаг. Одоогоор дэлхийд 25 оны байдлаар дэлхийд 30 мянга гаруй тийм хүн байд юм байл лээ. Арай эрт ойлгоцсон юм биш үү дээ. Тэнгүүд Энэ цагийн байдлаас ялгараад дүгнэх ёстой болохоос одоо болохгүй. Тэдний нааш нь дуудаад ирж болно. Тэд хэдхэн хоногт ийсэн. Яагаад гэвэл цаг уур амьсгалын нөлөөлөл гэдгийг мэдэхгүй байгаа. Мянгантай агаар эзэн ч бас худлаа байх юм байна шүү дээ. Тохиромжтой цаг нь биш учраас. өвөө тохиромжтой цаг нь хизээ болох юм бол Болоогүй. Өвөн чамд хэлсэн дээ. 230 хэдэн жилийн дараа гэж. Монгол тиймэрхүү хүмүүс байдаг болсон чинь олонний дургуутчлыг нэлээд үргэлжил байлээ. Хоол идэхгүй амьдна гэж юу байсан юм би хоолгүйгээр амьдрахгүй гэд. Яг тийм эсэргүүцэл гарна. Гэхдээ энд юу дутаад байна гэвэл шинжилэл дутуу байна гэсэн үг юм. Өөрчлөлт, шинжилэл бас дагаад ховсол гэдэг юм дутуу байна шүү дээ. Одоогоор бол бүгд ходоодонд явж байгаа. Тийм. Өсөхийг дэвчихгүй байна. Тийм байна уу? Эдхийн төлөө л амьдарч байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөх ёстой гэдгийг цаанаас нь суулгаж өгөх болно. Ер нь тархан мэралаг хүн гэдэг чинь улс орн баян байна л гэсэн үг шүү дээ. Өвөө тэгэхээр монголчууд чинь ерөнхийдөө жахан дарган мэралагдуу хэрнээ амьдрал дээрээ ядуул байгаа гэдэг юм шиг санагдтыг. Харин Оюун ухаан нь ядуу байгаа юм. Тэрнээс идэж уух юмар хангалуун байна. Тийм. Тийм болол таргалд юм биш үү? Бусад өндөр хөгжилтэй улсуудад тарган хүмүүсийг ер нь үздэггүй юм шиг байл. Ажлын байран дээр ч гэсэн зүгээр офисын ажил байсан ч гэсэн туранхайхыг шаардаад идэг. Жингийн илүүдлэхгүй. Өөрийгөө хянаад идэж уухад тааруулдаг хүн дээр бүгд л дуртай биш үү? Тэр хүн амжилт гаргаж чадна. Харин идэж уухад тааруулж чадахгүй хүмүүс бол яах вэ? Гай болно гэдгийг мэддэг гэсэн үг. Чадах гэж хизээч бити хоолол. Харин шим тижэл авч байна гэдгээр дөмөкөн хоолж ил илүү тохиромжтой байд. Тэгэхээр ухамсар оюун гэдэг зүйл бол нэг төвшөнд өөрөөр шилжсэн биетүүдийг хэлдэг байна. Тэд өөрсдөө хэл яриатай. Тэрнээс зөвхөн хүнд үйлдвэрлэгдээд бэлтгэгдсэн хүнс нь болгосон зориулттай бишээ гэдгийг л ойлгуулах хэрэгтэй. Тэгээд тийм амтны гаралтай хоол иддэггүй хүмүүс Монголд бас дахиад шүүмжлэлт өртөөд идэв. Монголчууд яг бид нар ч гэсэн махгүйгээр сайн амьдарч чадахгүй. Дандаа л тарганууд нь л гэж хэлж байгаа шүү дээ. Цаг уур амьсгалын нөлөөлөл гэж байгаа. Тийм. Ядаж түүнээс шим тижэл аваад эрч хүч аваад амьдарч чадж байна. Гэхдээ бас талархаж сурах хэрэгтэй шүү дээ. Өө 1990 онд нөгөө гадаадынхан монголчуудад шинжилгээ хийсэн чинь тухайн үеийн хүмүүс ер нь их гурил дуудаад исэн чихэр мэхэр тийм боловсруулсан бүтээгдэхүүн идээд байдаггүй зөвхөн мах тэгээд зундаа цагаан эдэгээр хооллоод хойш тавдыг их эцдэг ерөөсөө байхгүй гадна гайхаад идэв. Тэгээд одоо яг тэр цагаан эдэгээр хоолж байгаа хүмүүс байгаа юм уу? Ер нь баг байхгүй. Яг маш цагаан эдээ өмд ороод хөдөөнөөс Үнд орохтой биш ээ.
Зүгээр л ямар зүйл халуун чанарын хоол болохгүй. Хөнгөн хооллох ёстой юм байна. Хүүтэнд халуун чанар хэрэгтэй юм байна гэх мэт улиралдаа таарсан хүнс нь хамгийн чухал болохоос. Одоо энд нэг агаар хоолтон ч юм уу мацаг барьдаг хүн ирлээ гэж бодъё. Одоо жил амьдраг. Тэгэхэд Монголын хатуу хэцүү уур амьсгалд ирч хүч авч чадахгүй л ядар сарал буцна. Тэгэхээр бүх юм цаг байдлаас хамаардаг туршлага өвлөгдсөн байна гэсэн үг юм. Тэгэхээр бид нар цадгын төлөө биш шимт хижээл авахын төлөө жоохон л хооллох хэрэгтэй. Түрдээ яваанда та нар амьттай хүртэл ярддаг ч болох юм билүү. Шууд оюун бодлороо холбогдоод тийм байна, ийм байна. За ойлголооч гэдэг юм уу. Вау, ямар гоё. Амьтанд хижээдэг хүмүүстэй тэжээвэр амьтадтайгаа хөргөн холбоотойгоо тийм шиг байсан. Төр зур. Нэг осоор хүний гаршуулсан ан амьтад гэж байдаг. Тийм. Эртний түүх байх нь шүү дээ. Тэр өгөгдлөөрөө хоорондоо холбоотой байхыг үгүйсэхгүй. Гэхдээ хоорондоо ярьдаг чадвар байхгүй. Гэхдээ нэг нэгнээ хагас угас ойлгоод байдаг мэдрэмжээр. Тийм. Гэхдээ урд нь ярьдаг ч байсан байж болно шүү дээ. За чи дэх чинь за би ингэн гэдэг чинь. Ингэж амьтдыг гаршуулсан байвал яах вэ? Зүгээр л хүн төрлөختөнд зүгээр л нэг амьтад за би гаршуулагдъя гэж дэрэгдэн нолоод байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Эд хоорондоо холбоотой байсан байхыг үгүйсэхгүй. Тэр одоогийн гашуулгдсан байгаа амьтдын өвөг дээдс нь ер нь нэлээд зэрлэг байсан юм билий. Гүй зэрлэг биш. Зэрлэг байсан бол өнөө хүртэл ингэ нөхөрлөд явна гэж байхгүй. Тэр хоорондоо баг тийм гэрээ хийсэн гэсэн үг. Гэрээтэй болол хөнгүүгээр амьдрч чадахгүй зөндөө амьтад байдаг гэж бод. Хүний арчилгаа тус хэрэглэхгүй бол тэд амьдрах хааргүй. Тэгэхээр эд хоорондоо эртнээсээ холбоотой байсан боловч явцын дунд зүгээр л мал ахгүй ч гэдэг юм одоо юу гэдгийг. Тэжээвэр. За нэг тиймэрхүү болсон байх боломжтой юм. Харилцан бие биенгүүгээр амьдарч чадахгүй болохоор Бие биенээ шүтэж дагаж нэг нэгнтэйгээ хамт хэцүү үеийг давсан үе зөндөө бий. Зүгээр л нэг амьтан хажууд нь наалж ирээл байна гэж байхгүй ч тийм. тийм. Яаж гарсан бол гэдэг нь сонирхолтой биш үү? Нөгөө Монголын дээр үеийн үлгэр дамгууд дээр нөгөө тийм адуутайгаа ч юм уу тийм нөхөрлөлийн хоорондоо шууд ярьдаг дамгууд байгаад байдаг. Тэгэхээр л өвөг дээдс чинь та нараас илүү ухаантай байсан байна гэсэн үг юм шүү дээ. Энд юу нөлөөлж байгаа нөхөр та нарын харах байдал бас тэднээс магад хүний хэлээр яар гэж шаарддаг байж болох юм. Тийм. Тэгвэл та нар өөрсдөө яагаад тэдний хэлээр ярьж болохгүй гэж. Тэгэхээр дахиад хүн гэдэг яг энэ ертөнцийн төгс нэг юм уу үгүй юу гэдэг дээр өвөө нөгөөсөд байгаа шүү дээ. Зүгээр л нэг хэсэг нь юм аа гэж. Хэрвээ үнэхээр бүгдийг нь мэддэг хүнд зориулсан тийм ертөнцийн бол хүмүүс өв сургамал ан амьтан одоо юу байдгийг байгаль цагуур бүх юмтай харьцах чадамжтай байх хэрэгтэй. Шашнаар нь бол хүмүүс зориулж энэ ертөнцийг бүтээсэн юм бол хүмүүс тэр болгоноо мэддэг байх хэрэгтэй. Тэгвэл хамгийн шилдэг нь бол тэгж чадахгүй байж бид тийм юм шүү дээ, бид ийм шүү дээ гэж иш авах нь хамгийн буруу байх юм шүү дээ. Өгөл хамт оршиж байгаа бол ойлголцсон чухал болно. Зарим хуучирсан итгэл үнэмшлийн зүйлсийг шинжлэх хэрэгтэй гэсэн үг. Дараагийн хөгжлийн төвшөнд нь аваачих хэрэгтэй болохоос өнгөрсөнд бид ийм байсан юм аа. Тэгэхээр бид тийм байх ёстой гэдэг нь дэндүү хуучирсан үзэл юм.
Хүмүүс яагаад дандаа өөрсдөө бурхан юм шиг бүх зүйлсийг шүүхийг олддог юм бол Зөндөө завтай байна. нэрээ шүүмжлээл хараал ерөөл урсж байгаа хүмүүс хийх нь ажилгүй л байна. Ямар нэг байдлаар өөрийнх нь өгөөсгдөг зүйл үнэн болж хамрах үед хүмүүс ууралдаг юм шүү дээ. Тийм учраас бошоохон устгахыг хүсдэг юм аа. Тэгэхгүй бол өөрийнх нь амьдарч байгаа бүх юм олж авсан мэдлэг, сурсан бүх юм зөвхөн л хуурамч гэдгийг эвлэрч чаддаггүй. Тиймээс хөгжихгүй байгаа шалтгаан нь энэ юм хүмүүс. Хуучсандаа хэдүүлдэг. Жишээлбэл одоогийн энэ шинжлэх ухаан гэдэг зүйл чинь байна да. Тийм. Энэ бүтхийн тулд ямар олон хүнийг шулам гэж шатааж авсан гэж бодож байна. Гайгүй мэдлэгтэй, боловсралтай эмэгтэйчүүдийг л чи шулан байна гэд хэрвээ биеэ даасан өөртөөс нь ухаантай. Тэгэхээр нарийн учир байна да. Ийм зүйл дээр хүн дасан зогсож чаддаггүй. Бас өөрсдийгөө дорой байна гэдгээ мэдрэх дургуй л гол учир юм шүү дээ. Одоо бол 2026 он гэж байгаа. Тийм. Тэгсэн хэрнээ ер нь хуучин тал руугаа дөвж байна уу эсвэл шинжлэл дуртай байна уу гэдгийг та нар ер нь гадруулж байгаа байх үү. Дандаа л хуучны юм ярихыг хичээдэг. Яагаад гэвэл өөрсдөө сэтгэж чадахгүй тэрийгэ даахыг үнэхээр хүсэж байгаа учраас. Шинэ юм бүтээн шинжилнэ гэдэг бол маш том аюултай зүйл юм. Эхнийх мэдээж амжилттай болохгүй. Гэхдээ бусдаас хамаарж тэд намайг ингэх болов, тэгэх болов гэдгээс бас айж болно. Одоо тэгвэл бид нэр шинжлэхдхийн тулд яах ёстой бол Одоогийн нараад авах хэрэгтэй эхлээд. Цаг үе өөрчлөгдөж байна. Тэгвэл та нар энэ саад бэрхшээлийг давдаг байх ёстой юм. Давж чаддаг хүмүүс тэр зовлон мэтийн зүйлийг бол давчнаа. Оргуу ертөнцийн эргэлдэх аимшигтай хатуу ширүүнийг та нар биеэрээ давж туулаад тэсвэрлж гарч ийн гэдэг бол амьдралын маш том хичээл юм. Тийм байхад энгийн ахуй амьдралдаа та нар яах вэ? Ууж өгч чадах уу? Ууж өгөхгүй. Маш амархан давах болно л гэдэг санаа юм шүү дээ. Сүүлийн үед улс орон төрн юу болж хувирж ийн гинэ? одоо казакуудын асуудал дээр жаахан маргаантай байгаа. Газар нь дуусаад одоо тийшээ орох гэж байгаа юм уу да хөрхий. Энэ асуудал аюултай зүйл. Та нар талцах тусмаа харийнханд ашигтай. Гэхдээ бас нөгөө тал нь бас ойвргодч болно. Хэрвээ энэ хасагч илүү, казакч илүү гэж яриад байгаа энэ хүмүүстэй хатуу харьцлага тооцох юм бол дараагийн ээлжний Монгол угсаатнууд нэг нэгээрээ оролцох болно. Дөрвүүд, баяд, өөр юу гэдгийг хэдэн үндэстэн байдаг лээ. 40 Өөрийнхөө юу ч хэлээ. Ураад, халах, дарганг, уулд, Баяд. баяд. Зөндөх. Та нар яг харийн бодлогоор явж байгаа. Хоорондоо талцах тусмаад хэдэнд ашигтай гэж. Тэгвэл энийг эвийн аргаар засах боломжтой юу? Боломж байгаа хаа. Байлгүй яах вэ? Нэрээ нэг хүн аль дүрийн доор шилжүүлдэг асгуудын асуудлыг яг талаар өвгөөс асуугаад өгөөч гэж хэлсэн. Нэгэнт нэг улс болцоход чи би гэж талцах нь тэнэг хэрэг. Хууль цаазан сулч байж болно, наанч байж болно. Гэхдээ аль чинь нэг нэгэ үзэн ядлаа гээд нэг л далбаанд ор байгаа шүү дээ.
Тийм. Одоос нөгөө хасгуудын нүсэр ашиглахын байгууламжууд олны шүүмжлэлт төвтөд байгаа голын эрэг дээр урагшаа барьсан. Тэгэл жахан байгаль дээлгүй аргаад Ядаж нэг талаар нь харъя. Ядаж өөрсдийнх нь газар нутаг биш ч гэсэн өөрсдийн юм шиг хайрлаж байгаа нь хамгийн том сайн тал юм биш үү? Гэвч бусад аймгийн ард иргэд яадаг вэ? хуулж яхад нь тоохгүй байгаад байдаг. Зөв. Гэтэл өнөө хэд нь яаж вэ? Ариун дагчнаар нь хадгалах гэж хичээж байна. Энэ нь яг уу бидний газар нутгаас илүү ингээд энэ хэд дөрвж ирчгээд эзэн суугаад байна гэсэн бодолд хүрч ээж болно. Гэхдээ өөрөөсөө бас тийм байх хэрэгтэй юм шүү дээ. Тийм байж чадахгүй болохоор нэг сонио мэдрэмж аваад байгаа гэсэн үг. Тийм. Дэндүү болон урвагчид газар нутгаа хамгаалах арга барил хоёр зөрөөд байна. Ариун дагчнаар нь байлах гэдэл арга хэмжээ авч байна шүү дээ. Өөрчн тийм олон нийтийн сүлжээн дээр нэг казак эмэгтэй энэ баян үлгээ чинь амар хатуу хүлөөр амьсгалтай нэг гой газар биш. Ийм юм бидэрт хэрэггүй мэрэггүй гэсэн юм бас нийтэлсэн байсан. Тэнгүүд монголчууд бас бүр урлаад. Ер нь бол аль аль талдаа байгаа. Монголчууд ухтгүй байсан бол улс орноо гэж хайрладаг байсан бол хизээч ийм тэмцэл гарахгүй байх байсан юм шүү дээ. Гэтэл одоо яаж вэ? Одоо ухах ганцхан аймаг үлдсэн гэсэн аятаа дайраад иж болохгүй. Тэгэхээр энэ нь газар нутгаа хамгаалж байгаа биш зүгээр ухах гээд дайраад байгаа. Угаас баруун аймагуудыг чинь ээлж дараалан ухах гээд жагсаал тэмцэл болоод бөө юм болж байгаа. Нөөц болгонлууд авчиж гэнэ гэдгийг ер нь ойлгож байна уу? Энэ ганцхан Монгол хасаг гэж хооронд нь хэрэлдүүлж байгаа нутаг орноо хамгаалах сэдлэгүү болгонгууд нь яах вэ? Ухнаа гэсэн санаа байгаа үстэй. Тухайн нутагт байгаа хүмүүс уг нь л хамгаалах гэдэг юм шүү дээ. Тэгээд казакийн консулын газар байгуулна гэд Тэнгүүд нь өөрсдөр нь баян үлгээд тэнгүүд Тэрүүгээр чинь тэгэл наагур цаагур боллоо гэж тусгаар ус болохгүй л ойлгомжтой шүү дээ. Нэг далбаанд ор байж тийм хүсэл эрмэлзэл гаргах ямар ч боломжгүй. Энд чинь дэлхийн бүх улс орноор асуух ёстой зүйл болно. Нэг аймаг улс болно гэх ямар ч боломжгүй шүү дээ. тийм. Тэгэхээр та нар дэндүү хөндрүүлээд харийнхны бодлогоор жоохон алдаад байх шиг байна. Тийм байна. Тэнгүүд нөгөө баян үлгийн казак Тэр орчлуулгын газар гэж нэг хэсэг газар байна тийм үү? Тийм. Тэр газрыг ухсан дээр үү эсвэл оршуулгын газар шиг цэрвээ явсан дээр үү? ашуулгаараа байсан дэр хав. Яг. Ухснаас Гэхдээ ихтгэл үнэмшил шашны хувьд эрс ондоо. тийм. Тэд нар исламын шашинтай бид нар Та нар бол янз бүр. холбогдсон. Одоо манай улаас тэнд очиж худалцаад болно ойлгомжтой. Гэхдээ ихтгэл үнэмшил гэхээс илүү нэг их орон гэдэг үзлээр явах нь хамгийн чухал юм. Тэр шүтлэг бишрэл яах вэ яах вэ? Тийм. Хамгийн гол нь тэр газар нутгийг хамгаалаад ихтгэл үнэмшил дээрээс нь харийн бодлого гэдэг юм юу байдгүй гэдгийг тооцоолох хэрэгтэй. Бид нар цаад санаагийн огт ойлгоогүйсэн байж шүү дээ. Та нарт таалцах тусмаа харийнханд ашигтай байдгийг шүү дээ. За нэг нь нөгөөдөө арга хэмжээ авна. За тэр баян үлгэж очиод казак ард түмнийг ингэн тэгнэ хөө яв гэдэг ч юм эсвэл тараах ажиллагаа хийж боллоо гэж бодъё. Гэхдээ тэрийг яах вэ? Дахиад авах нь. Монголчууд очичвол ухахад нэг саадгүй болчихвол. Алтай 5 богд минь гэсэн ирнэл ухаад байвал ямар вэ? Та нарыг харийнхан тоглоод байгаа гэдгийг үргэлж анхаа. Зөвхөн тэр хасаг баян үлгэдэ биш юм шүү дээ. Ер нь бүх газар нүд ороод байгаа. Бүгдийн судалсан байгаа шүү дээ. Энэ болгоныг тооцоол. Бод.
Тийм айлт болгоо нэгээр ингээд судлаад байдаг юм шиг байна Монголын юм. Та нарыг талцуулах гэж л байнга оролддог шүү дээ. Энийг хэн өдөөгöd байгаа гэдгийг бод. Тэжсэн. Тэгэхээр ихэнх ч гэсэн консулын гар зэрэг байна гэдэг талаар ямар ч юу ч мэдээгүй л явж ирсэн юм шиг байна. Гэж чадвал тэгээд ижлэл авна үсттэй. Чадахгүй шүү дээ. Энэ бол оюун ухааны 90 цаг үе бүх юм баталгаажсан гэрээ юмд ор байдаг газар нутаг болсон. Тэрнээс дуртай болгон зэвсэг барьж орж ирэл минийх болсон чинийх болсон би дээр имлээ гэсэн юм байхгүй. Аа. Та нар ямиг хит хүндрүүлсэн байна. Тийм байна. Дахна казахтай хэл залгаа байдаггүй. Казахстантай. Тэднийг харь гэж үзэх тусмал та нарт талцсан. Харин тэднийг бидний нэг юмаа гэх үед өөр болно. Гэхдээ энэ хоорондын тэмцлийн юмыг явуулж байгаа өрнүүлж байгаа, өдөөж байгаа хүмүүс хамгийн аюултай юм шүү дээ. Улаач хүртэл үнд нэр өгсөн байж болно. Өмнө нь улаач баян үлгийд 1-2 очиж байсан. Төмөр үлгэн хэцүүдээд засаалах гэхэд өмсгөл хойгийг хараад чөтгөр харсан юм шиг духтааж байсан ч үгүй би. Энэ бол шашны л зүйл болохоос уул нь нэг улсын л хүмүүс. Бусдыгаа дагуулж яваа халахчууд гэж байгаа шүү дээ. Халахчууд нь арчаагүй байвал бусд нь бас яах вэ? Амиал бодох нь шүү гэдэг том сануулга юм. Та нар олигтой арчаатай байж чадах юм бол өнөө хэдэн ч дагсаар байх болно, итгэсээр байх болно. Тэр байтугай нөгөө гүрэн болох, бусад харь хилтнийг дагуулах удирдагчд болох боломжтой шүү дээ. 800-ны өмнөх шиг. Тэгэхээр юм болгон бас цусны үжилд автаад байж болдгоо юм. Үлгэрлэх арга барилаар дагуулах хэрэгтэй байдаг юм. 3 сая 100 мянган эсрэг гэ бод. Та нар үлхэн дийл. Ойлгомжтой. Гэхдээ та нарын үйлдэлийг бусд нь бас харж байгаа шүү дээ. Өөрсдийн ард түмнээ хайрлах чадахгүй хахаж хавчаад нааша цаашаа гэдэг бол хамгийн тэнэг үзүүлэлт юм шүү дээ. Ойлголт. Тийм болохоор тэдэнд бас жоохон ч гэсэн нэг туг долбоонд ор байдгийм шүү гэдгийг л хатуу ойлгуулчихад л болоо. Тэрнээс дарангуйлах, ад үзэх шаардлага байна уу? Байхгүй. Хүн бол хүн л байдаг юм шүү дээ. Шашин өөр байсан ч хамаагүй. Цусыг урсгаад үтсэн ч бүгд адилхан улаан байдаг гэдэг зарчим юм. Бас нэг эзэнт хөрний өвөг дээдсийн урсаад жоохон юм үзэж нүд тайсан шиг байсан дээр хаа. Өөрийнх нь дотроо ингэж олдсож байгаа бол яаж их гүрэн шин нэрнийг өвтээх болж байна. Цусаар ялгуурсаар байгаа л та нар үлдэх ёстой болж байна шүү дээ. Яг энэ хятадууд шиг. Одоогийн 100 бол манай хятадын 100 гэж өнгөрцгоож байна. Тэдний цаад бодлого бол ойлгомжтой шүү дээ. Манай хятад хүнээс бусд нь хүн биш гэж үздэг. Тэгэхээр та нар тэдэнтэй адилхан болох шаардлага байна уу? Үгүй. Энэ ертөнцид ганцхан манай хятад хүмүүс л үлдэн бусд нь өөхөх ёстой гэж дайраад ив ямар. Гэтэл бүгд урсах цус нь улаан байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр тодорхой хэмжээний ухаантай байх хэрэгтэй. Тэр хүн болсныхаа төлөө эсвэл өөр улс үндэстний нэгэн болсныхаа төлөө адлагдах эрх байхгүй.
шалтгаантай бол хүн болж төрсөн юм а гэдгийг ойлго. Онцхон зөв бодлого болоод өөр юм шүүлэх бас нэг дэлхийтэй гэдэг үзэл баримтлалыг баримтлах нь хамгийн чухал юм. Тэгэхээр юм нарийн бас адармаатай байдаг юм. Ялангуяа ийм улс төрийн асуудал бол маш их толгой гашлахсан зүйл байдаг юм да. Хаан болно гэхээр л идэж уугалж аргаас ухыг хэлдэг байх нэ дээ. Бүгдийг хайрлж бөөцөөлж зовоохгүй байх тал дээр анхаарах албыг хаан болно гэдэг. Тэрнээс эрх мэдэл нэр алдар агуу их эрдэнсийн дунд суугаад байгаа даач биш юм. За өвгийнхний найлдвар ингэ болж байгаа шиг байна да. За гэлэлээ. 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 Өвөө одоо тэгвэл нөгөө асуултаа асуух уу? Ямар юм бэ?